Увс аймгийн хувьд сүм зохион болгож байгаа баруун бүсийн хурдан мордын уралдааны хурдан их насны мордын уралдаан барайныхаа алтан сар 6-аас нэгэн зэрэг сайхан эргэлээ. Босоо бомбон тоосон мөнгө тэнгэрт өргөгдөх увсын цэнхэр хязгаарын тойрон 10 сумдын адуун сүргийн шандас төлгөөдийн төлөөлөл болсон хурдан их насны мордын уралдаанд газраас угларсан 40 гаруй алтан урд ган дөрөв дураар газар бомбордон гарч ирлээ. За өнөөдрийн их насны мордын уралдааны өнгөн дээр 65 номертой морцсон. 65 номертой морцсон сайхан хулмаар гараад ирсэн байна. 65 номертой Баян Улгийн аймгийн буян цумын амар жаргалын хурд удаалын гэдэг мөр өнөөдрийн баяр цэнгэл наад өнгөлөө гараад ирсэн бол цаагууран гарчиж байгаа 55 номертой морцсон. Увс аймгийн хувьд цумын Ачит багийн Батамглангийн урдан каймар гараад ирсэн байна. Энэ каймар бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Алтан гацсын унгаа дуу амаг зүүн дээр гараад ирсэн бол Айргийн 3 дээр 87 номер өнөөдрийн их баяр цэнгэл наадмын Айргийн 3 дээр 87 номертой морцсон. Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрхэн баярын бор гэдэг морин Айргийн 3 дээр гараад ирсэн байна. Аман үзрэлөө Айргийн 3 дээр гараад ирсэн бол наадлаар нь Увс аймгийн хувьд сумын харьяат буян эрдэнгийн мөнгөний буян эрдэнгийн урдан каймар Айргийн 3 дээр шуглаа. За хулмор өнөөдрийн баяр цэнгэл наадмыг гараан дээрээ сахиуллаа нэг 100 метрийн зайтай саллаа. За аман үзүүн дээр 55 номертой морцсон урдан сайхан шаравчтай хөөхтэй урдан сайхан каймар бол одоо Увс аймгийн хувьд сумын Ачит багийн Батамглангийн урдан каймар гараад ирсэн бол за энэ 3 4 дээр 5 дээр 5 номертой морцсон каймар яалттай зогморны номерын халаасан байна. За өнөөдрийн баяр цэнгэл наадманд 5 номертой морцсон Увс аймгийн хувьд сумын харьяат мөнгөний буян эрдэнгийн урдан каймар гараад ирсэн байна. Дорнодын цагааваагийн унгаа дуу Баян Улгийн аймгийн буян цумын баяр цэнгэл наадамд Айргийн 4-оор давхсан урдан сайхан каймар өнөөдрийн баяр цэнгэл наадмын өнгөрөө шуурглаа. За хурдан их насны мордын уралдааны 30 номертой морцсон Увс аймгийн Улгийн сумын харьяат Алтан гэрлийн урдан хөхмөр нь өнөөдрийн баяр цэнгэл наадамд Айргийн 5 дээр гарч ирсэн байна. За энэ хүнийг 5-6 мор жаахан зул задлаа. За энэ ард явж байгаа сайхан хулморын номерыг харнаа. Энэ ард явж байгаа сайхан хулмор бол 500 номертой морцсон 500 номертой морцсон Увс аймгийн Улгийн сумын харьяат хулмор гарч ирсэн байна. За 500 номер бүтгэл дээр ах энэ өөрийнхөө авчирсан номерыг зүүлгээл явуулсан байна да. За өнөөдрийн баяр цэнгэл наадамд 213 номертой их насны мордын уралдааны 213 номертой морцсон Увс аймгийн Тариалан сумын харьяат сумын налдар туяач самбугийн цогоогийн хурд улмаар гараад ирсэн байна. Аранхай аймгийн хотон сумын улган морь байна. Завхлан хэнттэй аймагт зохион байгуулах Завхлан чаргийн хурдан мордын уралдаанаас ариг төрүүлж ирсэн морь. За өнөөдрийн баяр цэнгэл наадамд 86 номертой. За тэр за энэ 69 номертой сайхан бормор. Энэ борморыг дагараа манай дургуйчин дурна. За 69 номертой бормор бол Увс аймгийн Улгийн сумын харьяат Монгол улсын алтан урганы эзэн Дэндийн дамсрангийн хурдан бормор өнөөдрийн баяр цэнгэл наадмыг 10 эдийн бүрэн дээр гарч за наагур ангагаа зүтгэж гарч байгаа хурдан хурмор бол 73 номертой морцсон сайхан хурдан хурмор наагур нь хөөхтөн амгаагийн зулгаж аваад гаргаад ирлээ. Энэ 73 номертой сайхан хурдан хурмор бол одоо Увс аймгийн Улгийн сумын харьяат инквайр хурдан хурмор байна. За энэ сайхан хар мортой зэрэгцээр манай дурсан. Энэ хар морон бол одоо 63 номертой морцсон Увс аймгийн Улгийн сумын харьяат Өмгөв сумын харьяат Бимбижавын хурдан хар мор гэдгсэн. Цэнхэрний натай морцсон өнөөдрийн баяр цэнгэл наадмын их насны мордын 17 намын бүрэн дээр гараад ирсэн байна. За урагчлаараа манай дурлаашин дурна. За түүний уртал дээр явж байгаа 55 номертой сайхан каймар бол одоо Увс аймгийн хувьд сумын Ачит багийн Батамглангийн хурдан каймар. Түүний уртал дээр явж байгаа 69 номертой Микорсон. Энэ цагаан морь бол одоо Увс аймгийн Улгийн сумын харьяат Монгол алтан унганы эзэн аймгийн налдар дээр дансрангийн нэндийн борлог мөр Монгол улсын налдар туяач юу төгс жаргалын унган адуу энэ. За энэ сайхан алтар мөр 11 номертой сайхан Сэрвэтийн урд алтар мөр гараад ирсэн бол түүний наадтай 21 номертой морцсон сайхан ногоомор гараад ирсэн байна.
Завхны Камгодонгийн урд байгаа мөр Төвдөн Жаздын Батэргүнгаа дуу түүний уртал дээр Увс аймгийн цагаархан сумын харьяат Завхан дөхцийн урд алтмар гараад ирсэн байна. За энэ урд их насны морд одоо нэг сэрийн үзүүрийг ураахад бэлэн болсон байна. 10-ын бүрэн дээр за 6 7 8 9-дэр Завхан дөхцийн алтмар явж байна. Яа түүний уртал дээр одоо 229 номертой шар зайлштай сайхан хөрмөрн гараад ирсэн байна. Энэ бол Увс аймгийн Наранболго сумын харьяат Буянбаатарын урдан хөрөн гэдэг мөрөн тэр шар зайлштай хөрмөрн бол Зя энэ ард явж байгаа 32 номертой морц одоо номераар энэ сайхан шар улбар шар зайлштай хөрмөрн бол одоо Улаангом сум Барсүрэнгийн урдан хөрөн гэдэг мөрөө. За харахны наатлын хөрмөрний нэг номерыг хийсчих юм да. За энэ хөрмөрн бол одоо асал сайхан мөр юм байна. Өнөөдөр энэ өнгөнд бас л нэлээд оролдоо 5-6-гийн багцаанд бас л нэлээ явлаа. За энэ 6 морь тасарлаа. Сэрийн үзээр ороход 6 их насны морь тасрахад 34 номертой морцсон сайхан хөлмөр наагур гараад ирсэн байна. За энэ 34 номертой хөлмөр бол Увс аймгийн Бохимөрөн сумын харьяат Алтан шагаан урд хөлмөр нь айргийн дөрөв дээр гарч ирсэн бол цаатлаар нь сайхан халтар морин гараад ирсэн байна. За энэ халтар морин бол одоо Увс аймгийн Ховд сумын харьяат Мөнгөний Бомбаярын хурд нь халтар алзан гэдэг морь гараад ирсэн байна. За түүний цаатлаар 30 номер дээр цаатлаар нь шурглаа. Дэлтэй хээрмор Мөнгөний Бомбаярын халтар морийн цаатлаар шургасан дэлтэй хээрмор бол одоо Увс аймгийн Наранболго сумын Цэрэн улмын хурдан яар гэдэг морь байна. За энэ одоо эхний 6 морь арын морьдаас нь жаахан заавлаа. Сэрийн үзрээр ороход манай зургуудаас дөрөв өнгөний 3 морин дээр очоод айргийн 3 дээр Увс аймгийн Нөлгөө сумын харьяат аймгийн Налдар туяач Дөрөвдийн Банжингүүгийн шүнэн шархад гэдэг морин айргийн 3 дээр гараад ирсэн байна. Сэрийн үзрээр орохоос анхан гараад ирээд та бүхэндээ сайхан харуулнаа. Зя өнгөний хөл морин бол хэвэндээ. Өнгөний морины байр бол өнөөдрийн байдлаар солигддог бай. Одоогийн байдлаар солигддог байна. За энэ 3 дээр явж байгаа шархал морь бол одоо Увс аймгийн Нөлгөө сумын харьяат Дөрөвдийн Банжингүүгийн хурд нь шүнэн шархал гэдэг морь. Шархал моринд одоо Улсын их баяр цэнгэл наадмын одоо хайр үзүүн дээр авч байгаа сайхан хурдан хөлмөр бол одоо 2 номер уу. За 30 хөлмөр аман үзүүн дээр гараад ирсэн. Эрдэнэ бүрэнгийн ган зэргийн хурдан хул гэдэг мөрөө аймаг өст олон найраг төрүүлжээс урдсан мөрөө. Эрдэнэ бүрэнгийн ган зэргийн хурдан хөлмөр аман үзүүн дээр гараад ирсэн бол өнөөдрийн их баяр цэнгэл наадам 65 номертой морцсон сайхан хөлмөр бол одоо 65 номертой морцсон гараад хөдөлсөн хөлмөр одоо Баян Нөлгөө аймгийн Буянт сумын харьяат Амар жаргалын хурд нь хул халын гэдэг морч өнөөдрийн баяр цэнгэл наадмыг хөтлөөд эхэллээ. Увс аймгийн Ховд сум зохион байгуулагдсан баруун бүсийн Увсын баруун бүсийн хурд уралдааны 2 км гарантай үлдэхэд Баян Нөлгөө аймгийн хурд нь алиу морь хөтлөөд эхэллээ. Амар жаргалын хурд алиу морь. За энэ 34 номертой сайхан Бохимөрний хурд нь морь гараад ирлээ. За энэ 30 номертой сайхан хээр морин бол одоо Увс аймгийн Наранболго сумын Цэрэн улмын хурдан хээр морь гараад ирсэн бол түүний артал дээр явж байгаа хурдан 23 номертой хурдан хар морь айргийн 5 дээр гараад Бомбаярын Мөнгөний Бомбаярын хурдан хар морь айргийн 5 дээр гараад ихээ нэг 5-6 морь хөдлөө. За энэ 229 номертой хурдан хөрөн морин бол одоо Наранболгийн Буянбаатарын хурдан хөрөн морин гараад ирсэн байна. 11. За түүний урталт артал дээр явж байгаа 11 номертой хурдан халтар морь бол Ховд сумын Сэродын урд халтар гэдэг морь. За энэ хүнийг 15-6 морь гараад хөдлөө. За одоо чи араас нь тараас гэдэг. За Дэндин Дансргийн хурд нь борлог гэдэг морь гараад ирлээ. Дэндин Дансргийн борлог гэдэг чинь 17-8 бүрэн дээр гарчлаа. Туулаа цав дээр гараад ирсэн байна. Түмний яргалын туулаа цав дээр гэдэг чинь өнөөдөр бас л миний довшоо гэдэг шиг 20 гэдгийн бүрэн дээрээ сургаад 10 гэдгээр орж иж байна. За манай зурглаач чинь машин одоо өнгөний морд дээр очнаа. За өнөөдрийн их насны мордын уралдаан бол Увс аймгийн одоо Завхан сум, Өлгийн сум, Наранболго сум, Баян Нөлгөө аймаг, Ховдын Мингот, Ховдын дөргөн гэсэн сумудаас ирж уралдаж байгаа. 53. За энэ 53 номертой сайхан Оодон буурлмор гараад ирсэн байна. За 53 номертой сайхан Оодон буурлмор одоо Увс аймгийн Ховд сум арай цан хөгийн Оодон буурлмор гэдэг мөр гараад ирсэн байна. Сумынхаа баяр нааданд айраг төрүүлж ирсэн мөр байна.
За манай зурагдаач нурн жавхан төвний арт дээр явж байгаа халтар мороод одоо Увс аймгийн цагаархан сумын морины спорт баяр тулбаны тэргүүр жавхан дэгсийн урд халтар гэдэг морь даагуурн даарч байгаа энэ засвал дэлтэй хээр мороод одоо Увс аймгийн хувьд сумын Сэродын урд халтар гэдэг морь за урагшлаараа за Сэродын халтар морин дээр жаахан доктораа манай зурагдаач Сэродын халтар гэдэг чинь өдрийн баяр цэнгэл наадан нэг за нэг 5 6 7-гийн 6 7 дээр гараад ирсэн байх шүү Сэродын халтар морь. За манай зурагдаач нурн Барсүрэнгийн урд нь ногоон заажвчтай марч 229 номертэй байна. Шар заажвчтай 229 номертэй марч Наранмудгийн Буянбаатар хурдан хөрөн морин нэг 6-гийн бүрэн дээр гараад ирсэн байна. Зяа 34 номертэй Увс аймгийн ховд сумын хараад мөнгөний бум баярын урд алтар гэдэг чинь чих хатгаад бараад өгч нэг үү гэдгийг л харж байна. Халтар морь 5 дээр үү? Яага ихний мөр тасч. Ихний 5 тасч. Халтар морь 6 дээр гараад ирсэн юм. Бум баярын алтар гэдэг чинь 6 дээр гараад ирсэн байх шүү. За манай дургуулаш нөр шуудхан туулаад өнгөн дээр очаараа. За 30 номертой ховд Увс аймгийн ховд сумын бум баярын урд алтраад 30 номертой чинь Увс аймгийн ховд сумын бум баярын урд алтралцсан гэдэг мөр. За урагшлаараа маа зурглаач. За номерт авахсан байна. Саяны 30 номер бол одоо Цэрэн дулмын хурдан хээр гэдэг мөр юм байна шүү. 230 номер мордсон байна. Энэ бол Цэрэн дулмын хурдан хээр гэдэг мөр юм байна. За айргийн дөрөв дээр гараад ирсэн 34 номертой сайхан хулмор гараад ирсэн байна. За 34 номертой сайхан хулмор бол одоо Увс аймгийн Бохморын сумын харьяат Алтан шагагийн урд хулмор. Бохморны алтан шагагийн хул гэдэг чинь тэр бөхтэйгээ даасараа жараа сайхан гарчаад айргийн дөрөвдөө гарч ирлээ. За 3 дээр явж байгаа Увс Баян-Нөлгийн аймгийн Буян сумын ховдын Эрдэнэбүрэнгийн хурд хулмор чинь өнөөдрийн баяр цэнгэл нааданд айргийн 3 дээр гараад ирсэн байна. 92 номертой морь ховдын Эрдэнэбүрэнгийн хурд хул гэдэг чинь өнөөдрийн баяр цэнгэл нааданд айргийн 3 дээр гараад ирсэн бол Увс аймгийн Өлгийн сумын харьяат аймгийн навдар туяа Дөрөвдийн бан цэнгүүгийн хурдан шунуу шархал гэдэг чинь хэвэндээ байгаа би шүү гэдгээр нэг харуулж байна да одоо Увсынхаа баруун бүс нэг зартайхан зарлуусараа өнгөсрөөж одоо ам хөдөд орох нэгэн тодорхойллоо шунуу шархал гэдэг чинь одоо эргээд би дэвжаан дээр л гэдгийг харуулж байна. Хуучин уяж хуучин мөр хоёр Увсынхаа баруун бүст нэг ард түмэндээ нэг байгаа шүү гэдгийг харууллаа. За энэ өдлөөд байгаа сайхан. За энэ хулмор болоод өстө нэг 10 тухай тоосноос агсарч гарчаад 8 нэргөө тоосыг нэг наадмын тэнц дээр нэг цацж байдаг юм байна. Энэ хурдан хулмор бол Баян-Нөлгийн аймгийн Буян сумын амар жаргалын хурдан хул халим гэдэг мөр гарч ирсэн байна. Хүүх энэ хул халим мөр чинь өдрийг 50 милийн хурдад тарж төрүүлж байна. Увсын баруун бүсийн хурдад Баян-Нөлгийн аймгийн Буян сумын амар жаргалын хурдан халим гэдэг мөр чинь одоо 200 м 300 м-ийн заатай нэг машины мэлээр нэг барихад нэг 50 милийн хурдтай тарж төрүүллээ. Увсын баруун бүст Баян-Нөлгийн Буянтын хурдаа юмор ийхүү хурднаа маталж хол сайхан дөрүүлсэн бол аман үзүүн дээр за аман үзүүний мөр шархал жаахан хараа бараантай хойнох юм аа. Тэгтээ шархал одоо өвгөн мөрөгт арийнхаа морьдан зааж байна. Увс аймгийн Өлгийн сумын Дөрөвдийн бан цэнгүүгийн хурдан шархал чинь аман үзүүнд хурдлаа. За Дөрөвдийн бан цэнгүүгийн шунуу шархал гэдэг чинь аман үзүүнд хурдлаа. За айргийн 3 Увс аймгийн Бохморын сумын мөр орлаа. За айргийн 5 тас айргийн 3 4 мөр. За 5 мөр тараа бараан ташуу Барсүрэнгийн за Наранмудгийн Цэрэн дулмын 30 номертой Наранмудгийн Цэрэн дулмын хурдан хээр гэдэг чинь 5 дурлаа. 6-ад Барсүрэнгийн хурдан зайрд мөр орлаа. 7-ад 6-7-гийн багцаан дээр Наранмудгийн Буянбаатарын хурдан хөрөн гэдэг мөр орлаа. За сумын налдарт бай жавхлан дэгсийн хурдан алтар гэдэг чинь нэг 10-11 бүрэн дээр орчихлаа. Мөнгөний хурд Увс аймгийн ховд сумын Сэродын хурдан алтар мөр гэдэг чинь нэг 12-3 багцаан дээр орлаа. За Өлгийн Бадамзуудын шарах гэдэг чинь 15-6-гийн багцаан дээр орлаа. Дансрангийн Дэндвийн Дансрангийн хурдан борлог гэдэг чинь нэг 17-8-ийн багцаан дээр орлаа. За энэ цоохор мөр бол одоо Увс аймгийн Өлгийн сумын Дэмбрэлийн инквайрын цоохор чинь бас нэг 15-6-гийн багцаан дээр орлаа. Түмэн жаргалын Туулаа завдар бас нэг 18-9-ийн багцаан дээр. За нэг 20-ийн багцааны мөр дорж ирлээ. За энэхүү их насны мордын орлоо маргаан мэдлэнгөө сайхан болж өндөрлөө. Итгэн мөчн дараа тав ихнийг одоо айргийн зинкрашаас уулзуулъя.
За баяр хүргэе. Увс аймгийн баруун бүсийн урд 2025 уралдаанд халиу морь холхон сайханд тарлуур төрүүлгэлээ. Урд үзэгч болон төмд өөрийгөө сайхан танилцуулахгүй. Сайн хараад бас Баян-Нэлгэн аймгийн Гүн цүмийн харьяат Монгол Улсын хошоор малчин аймгийн алдар туяач амар жаргалагч хүн байна. Сайн хар энэ түүхэд 100 жилдэн бас ирж би даага аман гүзүүлжсэн өнөөдөр их насны төрөв авч байгаад энэ Улсын ховд сум болон энд байгаа нийт өнцөг үлэнд байгаа 408 зөвхөст байгаа нийт ард иргэдэд морин хурдан уян гөнгөн баяр цэнгэлтэй илүүгдэлүг сайхан зам болохыг ёрёё. Тэгээд та бүдгийн морин спорт үеэстэй холбоонд амжилт хүсч цаашид өшөөх олон амжилт гаргаж энэ цэнгэр дэлгэцэд үзүүлж байгаа телевизээр хамт олон болон энэ уяаштай холбоо засагтар нарт мэндчгээд өгт амар амгалан яалтгая. За баярлалаа. Ошин улнаас ард төрөвчтэй. За тийм. За баяр хүргэе. За баярлалаа. За өвсөн баруун бүстада шархалмаар одоо бас идэрхэн байгаа гэх юм бол идэрхэн хурдан төмний хөдөлтэй хурд хуваалцаад аман үзүүллээ. Үзэгч болон төмд өөрийгөө сайхан танилцуулаад. За ус аймгийн үлгэн сүм аймгийн алдартай байж дөрүүдийн мачгүй гүшгэн байна. За тэгээд бүсээ зөрж ирлээ. Баруун бүстэй зөрж ирээд уралдлаа. Загламар байна. Аман гүзүү давхлаа сайхан байна. За нэг жилийн өнгөрөө уягдаагүй жаахан хөл жаахан сэвтээд уягч чадаагүй байсан. Тэгээд энэ үдээс хойш уялаа гөр хэмнээс сайхан уралдлаа. Идэр төмний хөдөлтэй сайхан уралдаж аман гүзүүлээ. Төв аймгийн сэргэлэн сүм Монгол Улсын алдартай байж Эрдэнэ Батын унгаа дуу. Тэгээд бас яг улсын биш аим тэгээд олон гөргөн намайг өднүүдээ баярлуулж байгаа юм байна. За тэгээд бас энэ сайхан нутагт бас ирж сургуулийнхны ойгоор бас төрүүлж байсан. Одоо энэ үдээрээ аман гүзүүлээ. Олон том баярт орсон. За энэ бүсийн уралдааныг зохион байгуулж байгаа Алтнахта баярлалаа. Тэгээд Алтнахч одоо 2 3 дахь бүсээ бараг зохион байгуулж байгаа шиг хов зүйн морин спорт уяаштай холбоо тэр хүмүүст бас баярлсан даларсан илэрхийлье. За энэ өдөр уралдаан маш сайхан зохион байгуулалтаа цагаа барьсан сайхан уралдаанууд болж байна. Тэгээд одоо энэ хуран зүг улсын наадамчин болонд бас баярын мэнд хүргэе. Одоо удахгүй бас аймгийн маань 100 жил болно. 100 жилдээ сайхан уралдаараа. Тэгээд бас хэмжээ сайхан тавьж байна. Бас зөвлөдөө энэ хэмжээгээ тавь сайхан ингээд уралжуул хаагаана хэрэгтэй бас энд нь бас баяр талархаж байна. За тэгээд энэ өдөр бас энд Тариалан сумын аюур ахын бор азар гарагдж байна. Бас л улсын бас нэг сайхан хурдан буйн. За улсын өндөр ангаад дэндийн буган азар гарагдж байна. Тэр энэ сайхан хурдан буйн дарагдж байгаад баярлж байна. За баяр хүргэе. Таныг молрын бурхан мөнгөд ивэж явах болтох бай. За баярлалаа. За. Баяр гарчих. За сайн байна уу? Өвсөн баруун бүстад их мөр харагдууллаа. Үзэгч болон төмд өөрийгөө сайхан танилцуулж. За сайн бацхан уу. Намайг Увс аймгийн Бөхмөр сумын алдартай Бачаргалын алтаж байгаа гэдгээ. Миний улмаар одоо Өмнөг аймгийн цогцож ирсэн хүмүүс одоо аймгийн алдартай байж Цэнгэл жаргал гэдэг ах маань одоо манай авд бэлэг өгсөн байгаа. Одоо өнөөдөр ирээд аргийн дөрөөр орсон. Дөрөөр орчлаа. Номер бичвэрийг орчихлоо. Баяртай байна. Нийт баруун бүсээ хийж байгаа Увс аймгийнхаа ховд сумын нийт улсын дэргэний ховд сумынхаа ард иргэд та бүхэндээ эрүүлийн сайн сайхныг хүсье. За баяр өшөөл наадмас ариг төрөвчтэй. За баярлалаа. Танай ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Алины хасч. За сайн байна уу? Баяр хүргэе. Увс аймгийнхаа баруун бүстад одоо их мөр харагдууллаа. Үзэгч болон төмд өөрийгөө сайхан танилцуулъя. Би ховд аймгийн Эрдэнэ сүмийн харьяат Чойцлэргийн ганц зөрг гэж хүн байна. Сумын алдартай байж. Миний энэ хулмар Сүхбаатар аймгийн баруун урт сүмийн харьяат Инк амгалан гэдэг найз минь хонгаад байгаа. Наад бэлгэн дэсээ одоо маань тэгээд олон наадамд орсон. Сая Завхай аймгийн Асгах цумд хойд үсэд дөрүүлчээд ирж байгаа юм байна. За баяр хүргэе. Өшөөл наадмас ариг төрөвчтэй. Баярлалаа. За мань одоо энэ Болоос орж ирж байгаа энэ хов баруун бүсээ хийж байгаа ховд сумын ард иргэд бас сайхан мэдчилээд байна. За энэ наадам хийж байгаа Увс аймгийн ховд сум болон энэ Увс аймгийнхаа энэ наадмын өдрийн мэндийг хүргье. Бүгдээр морин хурдан байхaltaй баа гэж өрье. За баярлалаа. Таныг алтан дуртай мөн мөнгөд ивэж явах болтох бай. За баярлалаа. За наашаа зогсороо. За сайн байна уу? Хэр морой Увсын баруун бүс сайхан харагдууллаа. Өөрийгөө танилцуулаач. Надад Увсын баруун бүсийн харьяат Хавыгийн дэсрэг гэдэг. Хэрмэн одоо Сүхбаатар маань илэрхийлэлтэй мөрөө. Аймгийн алдартай Бат төрсөн ном гад юм аа. Надрыг гэдэг юм аа.
За энэ жилийн хэд дахь уу яа? Энэ жилийн 3 дахь авах. Намсран Батар шиг гэдэг. За тэгээ хүмүүсийн Ирэлтэд бас баярлалаа гэж хэлье. За. Хээрмөр энэ жил яаж орлоо? Баялагын баруун бистай дуулалт хийдэрсэн юм аа. Өнөөдөр давхар руу ягараа харагдсан доош баяр танаа. Тугааг үчис дундураад өргөд одоо баруун бүсэд харагдчихлаа. За баярлалаа. За баяр хөргөө өшөөл наадас хариг төрөг хүртээрээ. За баярлалаа танд. За. За их морь оноо 5 дэрсэн тий. За өөрийгөө сайхан танилцуул. Хэдэн жил хурдан морь унж байна? Би 4 жил мөрөнжин намайг жаргалын өрөөлт гэдэг. Хэдэн настай? 11. За амжилт саяхан бас баян нүдгийн баруун бүс сурлаад ирсэн. Тий. Өнөөдөр хээрмөр ямар тактикаар унаа? Дарж байгаа л явуулсан шүү дээ. За нийт уралдаанд хөгжүүлэлттэй хандаж бас нэг мэдлэгээр авсан амжилт хүсье. Бүх уралдаанд хөгжтөд олон хайрыг төрөө аваарай гэж амжилт хүсье. За баярлалаа. Олон хайрыг төрөв хүртээрээ. За.